За юу яцхан үзэгчтэй Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Та бүхэнд 7 хоног болгон хүрдэг Монголын хип-хопын товчтой мэдээлэл хэлэхэд бэлэн боллоо. Олон юмрээд явах вэ? Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол энэ 7 хоногт баггүй хүний анхаарлыг татсан рэпер Гинжин болон Титимэний асуудалтай холбогдож байгаа. За мэдээж энэ биф та бүхний мэдж байгаагаар сүүлийн 1 сар Монголын хип-хопын хамгийн халуухан сэдвүүдийн нэг байсан. Ерөнхийдөө бол олон хүний анхааралд байсан. Сонсогч үзэгчдийн хувьд бол ерөөсөө энэ бифийг ингэж өндөрлөнө гэж бодоогүй байх. Та бүхэн баргал бүгд мэдсэн бидстэй рэпер Гинжин энэ 7 хоногт өөрийн биеэр бас Титимэнээс уучлалт гуйж видео бичлэгийг хийсэн байгаа. За энэ бичлэгийг үзэхэд бол залуус аль хэдийн уучраа олсон, нэг нь уучлсан, нэг нь уучлалтаа гуугаад ерөнхийдөө бол ямар ч асуудалгүй байгааг харж байгаа бах. Гэхдээ юу гэх юм рэпер Гинжин бас яг энэ үйл явдал дээрээс дөрөөлж өөрийнх нь нэр хүндэд санаатаагаар халдаж буй хүмүүст нэг жоохон занал хийлсэн утгатай үгсийг хэлж шүү дээ. Энэ дээр бас би зүгээр нэмж нэг хэлмээр байгаа юм болохоор энэ дээр дөрөөлж тойрны хэрэгт оролцож байгаа ганц хоёр хүмүүсүүд ганц хоёрч биш зүгээр өөр бас нэг 9 шидийн муу юм дуртай энийг ингээ отоо сууж байгаа хүмүүсүүдэд хэлэхэд би дүүгээ би олон жил намайг хайрлаж явсан төлөө би хүндэтгэл үзүүлж би хүндэлж би уучлалтаа гуйсан би харин бусад зарим нэг хүмүүсүүдэд яг чамааг үзэж байгаа энэ хүмүүсүүдэд би чамаа тэгж хүндлэхгүй шүү гэдгийг би сануулмаар байна. Тэрэн дээр баярлаад байгаа тэрийг нь улам гал дээр давс цацаад байгаа хүмүүсүүд би та нар бүгдийг мэдэн шүү. Яг энэ бичлэгний комент хэсгийг харж байхад бол олон хүмүүс яг надад зориулж хэлээд байна гэж бодсон боловч рэпер Гинжин бол тэр дор нь үгүйсгсэн. Newsack-ыг хэлээгүй шүү. Та хэдийн мэдэхгүй юм цаагуурч нь их байдаг юм аа. Тэднэрт хэлсэн. Тэд нар өөрсдөө үзээд мэдэж байгаа. Тэгээд л хангалттай. За мөн яг энэ видеоныхоо маргааш нэг иймэрхүү урт постыг бичсэн байгаа. Миний 2 дахь Ильяма цомгийн ажил маань амжилттай дуусаж би гэртээ хайр тохинтойгоо илүү цагийг өнгөрөх боломжтой болсон юм. Өдрөөс өдөрт өсөж том болж байгааг нь хараад улам хайр минь хурж улам аз жаргалыг амьдралаас мэдрэх болсон. Тэгээд би сүүлийн өдрүүдэд охиныхоо аав руугаа харж инех баяр баясгалантай Мишелийг нь хараад бодогдох болсон олон зүйлс бий. Тэдний нэгийг нь би уншиж байгаа танд хэлхийг хүссэн юм а. Тэр нь юу вэ гэхээр магадгүй дотор минь олон хүн оршдог байхаа. Тэдний зарим нь зөөлөн инэрэнгүй, зарим нь ширүүн, зарим нь бурханлаг, зарим нь бүрв чөтгөрлөг. Зарим нэг дотор минь орших хүмүүс намайг буруу зүйл хийхэд хүргэдэг, буруу үг хэлэхэд хүргэдэг юм шигэ. Буруу зан үйлээ үг хэлэх бүрт минь миний аз жаргалтай энергиэр дүүрсэн гэр гэдэг зүйлд минь хариу муу муухай энерги очдог юм шиг санагдах болсон. Тиймээс дахиж энэ нандин зүйл рүүгээ муу энерги халдаах юу ч хийхгүй гэдгийг өөртөө амлаж байна. Аав нь охиныхоо төлөө өөрийгөө цэгцэлнэ. Хин нэгнийг хэлэхгүй юугаар харааж дурамжилж хин нэгнийг хийгүйгээ зүйлийнхэн төлөө шийтгэж хин нэгнийг гомдоож байсан бол уучлаарай. Би одооноос өөрчлөгдөх болно. Ууг нь би чинь хөгжмөөсөө өөр зүйлдээ сатаардаггүй зөвхөн чанартай бүтээл хийх гэж зорьсоор 18 жил болсон хүн шүү дээ. Тиймээрээ ч байх болно. Миний амьдрал зөвхөн хөгжим гэр бүл бүгдэд нь хайртай шүү. Зүгээр л үүнийг хэлмээр санагдсан юм. Үүн дээр хүртэл намайг үдэж хоргоосон комент бичих хүмүүс маш их бий. Гэхдээ зүгээрээ би та хэдийг ч уучлана, хайрлана. Тусгайлан хэлэхэд Rocket Band намайг уучлаарай. Энэ бүх зүйл хувийн асуудал болон санаатай зүйл огт байгаагүй шүү. Зүгээр л флагийн үйл явдлын дараа тэгж өрнөсөн юм а. Уучлалт гуйж байна. Та миний хувьд ах хүн шүү. Бид цөөхөн монголчууд шүү дээ. Нэг нэгнээ хайрлаж, нэг нэгнээ хүндлэе гэж бас үгээрээ уриалмаар байна. Бусад улсад бид хоорондоо алалцаж байгаагаар харагдахаар ямар ичмээр байдаг болов гэж бодохоор ичмээр өөр юмгүй дээ. Гүний хүндэтгсэн Ильяма. За нэг иймэрхүү постыг бол бичсэн байгаа. За рэпер Гинжингийн энэ сэтгэл хөдлөм уучлалт гуйсан, ухаарсан энэ пост нь бол маш олон хип-хоп сонирхогчдын анхаарлыг татаж түүнийг бас хүндлэх мэдрэмжийг нь илүү их төрүүлсэн гэж хэлэх юм уу? Түүний хувьд бол яхааргүй 2025 он тэр чигээр адал явдал байсан. Өөрийнхөө prime time карьерийг эргүүлэн авчирч чадсан. Уран бүтээлийн хувьд бол үнэхээр тасархай дуунуудыг гаргасан. 5 сард бас өөрийнхөө тоглолтыг хийсэн. За түүнээс хойш маш олон хил аманд орооцолцсон. Ерөнхийдөө байнгын олон нийтийн анхааралд байсан. За тэгээд үүн дээр нэмээд рэпер Rocket Band-тэй холбоотой асуудал. За тэгээд сүүлд бүр гудамд зодоо хийсэн бичлэгэнд харсан гэж ерөнхийдөө л базаа тэлхэд айл талаараа маш олон хүний анхааралд байсан. Хүн болгон анхудаага амьдарч байгаа алдаатай оноотой зүйл байлгүй яах вэ? Хамгийн гол нь тэр болгоныгоо ухамсарлаад хүнээс уучлалт гуйж чаднаа гэдэг бол хамгийн том ухамсар юм. За түүний хувьд бол саяхан бас нэг иймэрхүү историк хийсэн. Эрхэм дүүнер минь ахынх нь эрэг сайхан байж нэгэндээ хайртай амьдрах талаар бичсэн постны минь будагны үнэрч гарч амжаагүй байна. Энэ олон жил нөхөрлөختөө байн уулзааг хүч уулзаж таарах болгондоо байгаагаасаа дайлж цайлж хамт наргиж цэнгэж хамтдаа сайхан үеүүдийг өнгөрөөж явсан болохоос нэг удаа ах гэдэг дэрлэхэж байсан уу? Зөвхөн хайрлсан шүү дээ. Одоо битгий ахыгаа янз бүрийн ховондоо оруулж хор хутгалдаа. Яг одоо нэг сайн хараад үзтээ ах нь хамгийн гэмгүй мөрөөрөө инээгээд л ярьдаг хүн шүү дээ. Хизээч дүүнэртээ муу санаж үзээгүй санахчгүй. Тиймээсээ хорхоод хоргүй муу брогоо битгий муу мухай зүйлт хутгаарай гуйя. Ах нь инүү тэрүүгээр зодоон цохон хийж явдаг
сонсоггүй ч хэлсэн үг хийсэн үйлдэлтэй бат мужик гэдгийг та нар дотроо мэдж байгаа. Гомдож байна шүү. Миний бронууд бүгд уншаарай гэд энд биччихлээ шүү. За нэг иймэрхүү бас сторик хийсэн. За ингээд хараад хахад бол түүний энэ сторийн өмнөх бичлэгтэй нь бас айгүй адилхан утга санаатай байна. За рэпер гинжинтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол 2026 оны зуны зуугийн headliner артист бол рэпер гинжин болж байгаа юм шиг байгаа. За ингэснээр түүний хувьд сүүлийн 3 жил дараалан цэнгэлтгэд тоглолтоо хийж байгаа Монголын хамгийн анхны уран бүтээлч артист болж байгаа байх. 2024 онд энэ мөч, 2025 онд энэ давхурээ, 2026 онд зуны зугаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт рэпер гинжинтэй холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдвийг бол заавал ярих хэрэгтэй гэж бодсон ялангуяа артист уран бүтээлч нарт айгүй хэрэгтэй мэдээлэл. За одоогоос 10 хоногийн өмнө Доидын хувьд манай хэд гэдэг цоош нь уран бүтээлийг цацсан юм байна. За энэ видео клипний эхлэл дээр Fondia олон нийтийн хамтын санхүүжилтэд дэмжлэгээр бүтсэн бүтээл гэж текст гарч ирж байгаа. За энэ клипний нийт хүртэх нь бол 20 сая төгрөг болсон. За энэ дууны тайлбар хэсэг дээр Fondia-ны төсөс санаачлагч болон санхүүжүүлэгч нарыг хооронд нь холбодог буюу шинийг санаачлагчдад мөнгө босгох, харин олон нийтэд өөрт нь таалагдсан төсөлдөө санхүүжилт их боломжийг олгож буй харилцан ихтгэлцэл үнд цэнийг түгээдэг платформ юм а. За нэг ингэж бичсэн байсан. За артист болон Монгол зарим уран бүтээлчдэд тохиолдог түгээмэл асуудал нь мэдээж маш чанартай клип хийлгэх байдаг. За үүнийгээ дагаад бол үнэн нь айгүй өндөр. Харин энэ бүх асуудлыг нь шийдэж өгч байгаа платформ бол Fondia. Нэг ёсондоо та клипнийхаа дууныхаа бүх зардлыг өөрийнхөө фэн бейсээсээ босгох боломжийг олгож байгаа. За Доидын энэ дуунаас гадна Blindfold хэмээх Монгол рок хамтлаг Axion Festival гэдэг олон улсын фестивалд оролцох мөнгөн дүнгээ Fondia-гаас босгож байсан юм байна. Нийт босгосон үнийн дүн нь бол 30 сая төгрөг болсныг та бүхэн харж байна. Хувь хүн болон албан байгууллагын 299 хүн санхүүжүүлсэн байна. Blindfold хамтлагийг Axion Festivalд оролцохыг дэмжээрэй. За нэг иймэрхүү нийтлэлтэй. За дотроо бол айгүй олон багцуудтай энэ багцаараа дамжуулан танд бас өөр нэгэн үн цэнийг санал болгож байгаа. За яг энэ нийтлэл дотроо бол тэ өөрсдийнхөө төслийн талаар айгүй сайхан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байх жишээ нь. За энэ мэтчлэн Монгол уран бүтээлч артист хамтлагууд маань Fondia дээр төсөс санаачлаад өөрсдийнхөө фэн бейс болон хувь хүн болон албан байгууллагаас санхүүжилт босгож болох нэ. Nice. Fondia эмийн хувьд бол тэ ганцхан уран бүтээлч нарт биш шинэ бизнес санаачлагчид, арт, кино, номын төсөлгээд л ерөнхийдөө маш олон зүйлдер байгаа. За тэгээд Монгол уран бүтээлч артистууд маань гоё чанартай клип хий, чанартай уран бүтээл хий гэхээр заавал нэг мөнгөтэй үнийг царайжлах, албан байгууллагыг царайжлахын оронд Fondia эмээнээр дамжуулаад өөрсдийнхөө фэн бейс болон хувь хүн албан байгууллага хүссэн газраасаа санхүүжилтээ босгох боломжтой. За тэгээд эцэст нь Монголд хамтын санхүүжилтийн соёлыг түгэж байгаа Fondia цэг эмээний хамт олондоо цаашдынх нь ажил үйлс үйл ажиллагаанд нь томоос том амжилтыг хүсье. За дараагийн сэдэв бол Gangbi амтлагийнханд холбогдож байгаа. За Gangbi амтлагийнхны хувьд бол сүүлийн үед олон улсаар өөрсдийнхөө аялан тоглолтыг хийж байгаа харагдсан. Өмнө 7 хоногийн хувьд гэх юм бол Солонгос улсад очиж тоглолтоо хийсэн. За яг энэ тоглолтынхаа дараа Gangbi хамтлагийн гангаа өөрийнхөө Instagram-аар дамжуулж хэд хэдэн мэдээлэл хийсэн байгаа. Би жоохон байж байгаад олон юм ярин шүү бэлдээрээ. Нэг их лаг шаачаад лаг юм яриад байгаадаа биш. Чатгаараа хөдөлмөрлөөд л явж байгаа. Хинээс юу ч байгаагүй. Гэхдээ мань мичиг артистууд гадаадад байгаа монголчуудаа тоглолт хийн гэдэг дуу хийдэг артистуудын хийдгэл зүйл. Монголд хэдэн дууны гайгүй явцсан хүмүүсийн хийдгэл зүйл ирдгэл газар. Гэхдээ мань хэдийг ирээд тоглолтоо хийчих гээд дийл хийсэн хүмүүс нь яагаад ингэж сэтгэл дундуур ярьснаасаа өөр байлгаад байдгийг нь би мэдэхгүй юм аа. Би тэгэхэд бол аль байдгаараа бүх дуугаа дуулаад энд тэнд нутгаа санаад байж байгаа хүмүүсийн урмыг хугалахгүйгээд хичээж ажилдаг. Тэр нь ч тэгээд бодчих вэ, энэ нь ч ингэж бодчих вэ гээд хичээж сэтгэлээрээ л байдаг. Гэхдээ 4-5 жил олон ч газраар явлаа. Арай биш юм биш үү? Мөнгө чухал байж болно. Бид нар бас Монголд байхгүй байгаа байж болно. Залуу зарим мөнгөний дийл дээр туршлагагүй ч байж болно. Гэхдээ хэлийн чандад тоглолт зохион байгуулдаг Жапан, Корея, Америк, Австралийн entertainment нэртэй хүмүүст хэлэхэд монголчуудаа хүндлэхийг тэдэндээ тоглолтынхаа үеэр гой сайхан харагдахыг мэдрэгдэхийг хүсдэг. Хүйтэн жантай гоймон лаацтай пивч нь хил хамгүй залхичаад их цантай өөрсдөө ихэмд бодцсон гэдэгнэр зүүчээд юу ч болоогүй юм шиг ах дүүсээ бодоод байдаг. 30 хэдэн дууга ядраад байна гэж хэлэхгүйгээр дуулчаад буудаг шүү. За нэг иймэрхүү хоёр ноцтой сториг бол хийсэн байгаа. За Gangbi хамтлагийн Солонгос дахь тоглолтод тунд ажгүй болоод өндөрлсөн юм шиг байсан. Гэхдээ зохион байгуулагчд болон артист уран бүтээлчдийн хооронд бас үл ойлголцол үүссэн байна. Үүнийг бол Gangbi хамтлагийн гангаа ерөөсөө нуугаагүй хамаг мэдрэмжээ битсэн байна л да. За түүний хэлж байгаа гол поинт нь бол өдөө хүртэл олон газраар явлаа. Гэхдээ өөрсдөө шоу entertainment зохион байгуулагч шоумен гэж ярьдаг хүмүүс нь яг ярьсан хэлсэндээ ерөөсөө огт байдаггүй. Очингуудаа байрлах газар болон хоол хүнс нь яг ярьсан хэлсэн шигэ байдаггүй. Бид нэр үзэгчтэй хүндлээд юун дээр ч гоншгохгүй маш сайхан тоглолтоо хийж байхад тэр хүмүүсийн хувьд мөнгө чухал байдаг. Нэгэнт аваад ирсэн учраас одоо эднүсийг яасан ч ийм нэг иймэрхүү харилцаатай байдгаа үүнийгээ болоорой. За нэг иймэрхүү гол поинттэй гэж харагдчихээн. За гангаагийн энэ үзэл бодол поинт төр нь бол миний хувьд бол угаасаа санал нэг байна.
байна. За үүн дээрээс нь юу харагдаж байна вэ гэхлээр манай монголчууд хэтэрхий их мөнгөнд дуртай, мөнгөө хэтэрхий их хэмндэг, нэг нэгнээ ерөөсөө огт хүндэлдэггүй жишээ. Гадаадд ч бай, дотоодд ч бай, нэг нэгнээ айгүй гоё хүндлээд яг хэлсэн ярьсандаа байвал бүх зүйл окей шүү дээ. Гангааг яг яагаад иймэрхүү стори хийсэн, үүн дээр нь яг яагаад бухимдаж байгаа вэ? Үүнийг нь маш сайн ойлгож байна. Тийм учраас дараа дараагийн Солонгосч бай, Австралич бай, Японч бай, Америкт тоглолтоо хийх, тоглолтыг нь худалдаж авах шоумен болон артистууд маань хин хинээ маш сайхан хүндэлж хэлсэн ярьсандаа байж аль аль талаас сэтгэл ханамжтай байгаарай. Энэ л хамгийн чухал шүү. За ингээд энэ 7 хоногт Gangpay хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол Бэ Тамиртай холбогдож байгаа. Түүний хувьд бол саяхан Монголдо ирсэн, тэгээд бүр өөрийнхөө тоглолтыг хийх гэж байгааг бол та бүхэн аль хэдийн мэддэг болсон байх. Matsu Records-ийн Бэ Тамир хойдав Boss Wolf буюу инх төрнөөр саяхан Sanjas podcast-аар орсон байна. Boss Wolf буюу инх төрийн хувьд бол Харт амхны хохирогчд нэртэй подкастын төслийн санаачлагч юм байна. Энэ подкастаараа дамжуулан Бэ Тамир болон Matsu Records-ийн Монголын залуучуудад бол Харт амхийг битгий хэрэглээрэй гэж уриалснаас гадна Бэ Тамирын хувьд бол Америкт байхдаа өөрийнх нь амьдрал хэрхэн өрнөж байсан бэ, анхаа зөөгч хийж байсан тухайгаас ярьсан. За мөн үүнээс гадна нөгөө л сэдв болох өвс яг Харт амх мөн үү гэсэн сэдвээр Бэ Тамир бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Очиж ажилласан юм шүү дээ. Тэгэл хийхэ болтлоо. Ажилласан юм шүү дээ. Зөөгч хийсэн, барилга хийсэн. Офис ажиллаж байсан. Гэхдээ офис нь барилгын компани байсан. Тэгээд OVM офист ажиллаж байгаа гэдэгт би хамаг офисын ажлыг дуусгачих жоох байхгүй юм. Чи наа чи талбай дээр барилга хийлгэж за боллоо. Яханд боллоо чааш тэгэл хэсэг гэж байгаа л. Тэгэл ер нь бол тэгэл ажлыг л амьдраад ах чинь яг миний бас би арчаагүй визтэй болохоор ч юм уу. Яг биш байгаа хөх. Тэгэл ер нь доомоо хийсэн хөх таа. Ийм яагаад өвсийг хориод байгаа юм бэ те? Болохгүй штэ. Энэний төлөө хүнийг шорон цуулгана гэдэг чинь бас те үнэхээр муухай шийдтэй гэдэг юм те. Пив ууж болно те. Тэгснэ сахар гэж болно. Сахар бол амар муу штэ. Хамгийн их сахарнаас бол хамгийн их өгдөг байхгүй те. Тэг өвс одоо яг тамхи хамаагүй мó. Тамхи амар мó. Энд чи бүгд тамхи татна. Арх байна. Вейп татна. Тэнгүүд одоо юу гэдэг юм байгаа. Тэр чин бол яг одоо хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн газар байгаад байгаа шүү дээ. Одоо нуулгүй л гэдчил би ч гэсэндээ Таиландд очивол хуулиараа зөвшөөрсөн газар бид тэр өвсийг татаж үзсэн. Яа байж зүгээр л дээ. Ямар нэг за яг heroin одоо юу гэдэг юм мөсцөс тэтэр бол моо шүү дээ. Гэхдээ тэтэр ч гэсэн ер нь яг үндэ ер нь амиа орлсон ч ер нь хүн яад юм ер нь. Яг Монголд хүн ам баг мах гэдэг юм болоо тий. Түүнээс ер нь хохин штэ ер нь. Тэгэл байгалийн хууль тий хүчтэй гоё зүгээр амьдрын хүчгүй тэгэл жалгараал яг мөрөөдө тоглоомд ороод амьдралаа алдчих болно. Эрхэн дураа амьдралаа алдчих болно. Гадаа явж байгаа машин дээр зүгээр бүрдээ тэгэл. Монгол хүний тэнгэр заяал шийднэ. Тэгвэл тэнгэр заяатай Чингисийн Монгол гэдэг таахгүй. Тэгснэ монголчууд ухамсар хүрээгүй өвсөн дээр чадахгүй. Тэнгэр зайтай Чингисийн Монгол дэшээс юм уу те. Яг өвсөн дээр ингээ унах гэдэг юм бол яг хүсэн хацны Чингис хааны Монгол тэмцдэг. Хүн Монгол хүн чинь нэг уламжлал гэж юм байгаа ш те. Хизээч Монгол хүн босгон дээр гიშгдэггүй өст. Яг түүнтэй адилхан яг л бас нэг гадны хар соёлыг бол өгүүлж өөртөө хэлсэн л бол тэр үзэл бодолтой үнч тэгээд өөргөө завгүй ойлгоод зөв зүйлдээ дунтаад бас зүгээр. Тэр зэр юу ихгүй. Тэ бас айгу амархан аз жаргал хийгээд байгаа хөөх. Тэр чинь аз жаргал ч юм тэрлээ аз жаргал тэ. Одоо гар хангалгал гэж шүү дээ. Аз жаргал тэ. Тэнгүүт ямар ч амьдралыг итгэхгүй болоод ингээл гарын үзүүртээ аз жаргал тийм муухай. За энэ подкаст дээр энэ сонирхолтой яриануудаас гадна ирэх жилд цэнгэлдэхэд тоглолтоо хийж магадгүй талаараа бол ярьсан. За тэгэхээр Бэ Тамирын хувьд бол Монголдо удаан хугацаанд байх юм шиг байна. Бэ Тамир болон Matsu Records-ийн тоглоомыг илүү сонирхолтой болгохны залуусаа 2026 оны Монгол хип-хоп жинхнээсээ анхаарлыг татж байна. Манай сүүгийн бичлэгийг бол ирчүүд илүү их үздэг. Энэ мэдээлэл маань ирчүүдэд зориулсан болон гэхүүдээ нөгөөдгөндөө жоохон сэтгэл хангалуун болсон хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар зориулж байгаа шүү. 27 жилийн түүхтэй баталгаатай, найдвартай галд манлан эмнэлэг дээр ирчүүдийн амин чухал эрхтэн миссийн болон миссийн бус аргаар томруулж байна. Хэрвээ та мис заслаас зайлс хийдэг бол филдер тарилга, хугацааны үр дүнг чухалчилдаг бол суулгацыг санал болгож байна. За тэгээд ирчүүд минь иймэрхүү амин чухал асуудлаа хамгийн гол нь баталгаатай, найдвартай газрыг сонгороо. Энэ бүхнийг нэг дор цогцлоосон 27 жилийн түүхтэй галд манлан эмнэлгийг зорин очоорой.
Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв болон рэпер Rookie болон Давай Даша нарт холбогдож байгаа. За тэдний хувьд бол нэг рүүгээ чиглэсэн маш нууцлаг сонирхолтой хитэн сториг бие рүүгээ хийсэн байгаа. За тухайлах юм бол рэпер Rookie өөрийнхөө Instagram дээрээ Давай Дашаг авчирсан хүнд шагналтай. Сүүлд хаашаа орсон, хаана байгаа, яг одоо юу хийж байгаа, яг өнөөдрийн дотор авчираа. Өнөөдөр багнууртаа дуулах ёстой байсан юм байна. Бас хэн авчирхыг над дээр? Багнууртаа дуулах нь хамаагүй. Зүгээр над дээр гялс аваад ир. Ариун болтоо ахын дүү хаана явнаа? Номоката ярих уу би? За ингэж хичээд бол өөрийнх нь найз өхнийг меншн хийсэн байгаа. Давай Даша тань нийлээд даана. За энэ бүх сториных нь дараа бол Давай Даша Rookie-г меншн хийж байгаад бага өдөрөө бас уцаа. За нэг иймэрхүү утгатай стори хийгээд энэ хоёрын стори бол дууссан. За рэпер Rookie-гийн хувьд яг яагаад иймэрхүү стори хийсэн бэ? Хэдүүлээ олж мэдэх гээд оролдъё л доо. За өнөөдөр багнуурт дуулах ёстой байсан байна гэдэг стори байгаа. За тэгээд дуулна гэж ярьчаад ерөөсөө Давай Даша очоогүй болж таарлаа. За үүнээс нь болж магадгүй стори хийсэн байж магадгүй. Гэхдээ дараагийн стори нь бол Давай Даша тань нийлээд даана гэдэг стори нь бол тэ ерөнхийдөө энэ хоёрын хооронд нэг юм хувь хүний үл ойлголцлын асуудал байна гэдгийг харуулж байгаа. Давай Даша тань нийлээд даана гэдэг үг бол рэпер Wolfism-ийн дууны үгдэр гардаг шүү дээ. За тэгэхээр Rookie болон Wolfism ч юм уу тэ эдний крүүийнхэн бол ерөнхийдөө цаатанд ч дургу гэдэг нь илт харагдчихээн. За харин эсрэгээрээ бол Давай Дашагийн хувьд ганц иймэрхүү стори хийсэн өөр ямар ч стори хийгээгүй. За тэгэхээр энэ орой бол тэ уулзаж уулзраад янз бүрийн болсон байх магадлал байж магадгүй. За Давай Дашагийн хувьд бол 2025 онд тунчиг чимээгүй уран бүтээлийн үед ч гэсэн аюулгүй цөөхөн гаргалаа. За харин рэпер Rookie-тэй холбоотой энэ асуудал дээр л ерөнхийдөө бол цаашаа ингэж анхаарлыг татаж байх шиг байна. За харин эсрэгээрээ энэ жилийн хувьд бол рэпер Rookie-гийн хувьд стадионы шоуны headliner артист болсон, янз бүрийн бас жижиг сажиг том хил хамаанд орооцолцсон, рэпер Big Jury хүртэл үг хандаж хэлсэн, янз бүрийн өөр нэг рэперүүдтэй биф хийсэн ч байд юм уу те. Ерөнхийдөө бол цаашаа энэ жил аюул чимээ шуугантай байгаа. За Давай Даша болон рэпер Rookie-ийн биф цаашдаа хэрхэн яаж өрнөх нь бүх зүйлийг бол бидэнд цаг хугацаа харуулад өгнө. За миний бодлоор бол энэ бифийн хувьд цаашдаа багахан хугацаанд үргэлжлэж магадгүй. Рэпер Rookie-гийн хувьд бол дараагийнхаа уран бүтээл дараагийнхаа хип хоп дуун дээрээ Давай Дашаараа илтээр дийсэх ч юм уу. Айл эсвэл 70 утгаар нэг 2 3 мөр бол шидэж магадгүй гэж бодож байна. Өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Сакаут дараа 7 өдрийн бичлэг уулзцгаая. Тэр баяртай.